мэдээ үргэлжилж байна. За монголчууд олон нийтийн сүлжээнд хэрэглээгээр Аз төдийгүй дэлхийд дээгүүрт ордог гэнэ. Тэр дундаа нийт хэрэглэгчийн 83% нь Facebook хэрэглэж байгаа судалгаа гарсан байна. За мөн төрийн байгууллагууд мэдээллээ Facebook-ээр түгээж байгаа нь нэг платформоос хараат болох цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийг мэргэжилтнүүд хэлж байна. Олон нийтийн сүлжээ нэг талаараа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Гэтэл нөгөө талаас хүний нэр төр алдар хүндэд халдах, худал мэдээлэл тараах, эдийн засгийн харилцаа, сонгуулийн үр дүнд хүртэл нөлөөлөх эрсдэлтэй. Тухайлбал Румын улс өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуул зохион байгуулахад гадаад улсын нөлөө бүхий иргэн олон нийтийн сүлжээ ашиглан хамгийн олон санал авч ялалт байгуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор тус улс сонгуулийн үр дүнг хүчингүй болгосон байна. Тэгэхээр олон улсуудын бид нэр жишгийг ингээд судлаад үзэхээр Европын холбоо болон Америк нэгдсэн улс за бүгд найрамдах Солонгос улс гэх мэтлэн улсуудыг хараад үзэхээр яг давуу тал нь болохоор тэдний хувьд өөрсдийн гэсэн үндэсний платформтой болсон байна тий. Солонгосын хувьд гэх юм бол одоо хайлтын систем нь хүртэл өөрсдийнхөө үндэсний платформыг ашиглаж байна. Тэгэхээр бид нар урт хугацаанд Монгол улс бол яг дотоодын ийм өөрсдийн гэсэн үндэсний платформтой болох нь урт хугацааны бодлогын асуудал болж байна. Монгол улс олон нийтийн сүлжээг хэрэглэгч бас. Өөрөөр хэлбэл сошиал компаниудын төлөөлөгчийн газар Монгол байхгүйгээс тэдэнтэй хэрхэн харилцах, тэдэнд хүлээлгэх хариуцлага төдийл тодорхой биш. Энэ нэргээд Монгол улсын иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө цаашлаад үндэсний аюулгүй байдал хүндэгдэхэд бүхий л зүйлд тодорхойгүй байх үндэс болж байна. Иймээс хүний эрхийн үндэсний комисс хүний эрх ба захим хэрэглээ судалгааг 3 жилийн хугацаанд хийсэн байна. Тэгэхээр өнөөдрийн судалгааны үр дүнд бол нэгдүгээрт нь Монгол улс захиргааны шинжтэй арга хэмжээг авах энэ одоо тусгайлсан хууль байх шаардлагатай байна. Эрүү зөрчил гэмтэрхтэй холбоотой асуудлуудыг бол мөрдөн шалгаж байгаа одоогийн практик үйл ажиллагаа дээрээс нь эрүү зөрчлийн хуулиуд болоо зар сурталчилгааны тухай хууль, оюуны өмчийн хууль гэдээ холбогдох хууль тогтоомжийг сайжруулах гарцаагүй шаардлагатай байна. Гэсэн өөрөөр хэлбэл энэ гурван чиглэл гурвууланд нь одоо арга хэмжээ авч иж үр дүн гарна гэсэн ийм одоо судалгааны үр дүн танилцуулж байна. Тэгэхээр энэ бүх одоо нөхцөл байдалд Монгол улс эмзэг байгааг өнөөдрийн судалгааны үр дүн бас одоо маш тодорхой тоо баримттайгаар илэрхийлсэн байна. Иймээс сошиал хэрэглээг зохицуулсан үндэсний зохицуулалт, үндэсний сошиал платформ шаардлагатай байгааг албаныхаа онцлоо. Ингэхдээ тусгайлсан хуулиас илүү одоо мөрдөж байгаа хуулийн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг ч хэлж байлаа.